Игч бит хоёр саяхан 7 хоног бүрийнхээ уламжлалт уулзалтын үеэр багийнхаа дурсамжуудыг сэргийж байгаад энэхүү түүхийг сансан юм. Тэр үед манайх хотын цохроо нүгэд удаагүй байсан бөгөөд шинэ байшин маань тунд ажигүйж түүгээс нэлээд алслагдсан байв. Игч маань 12-тай, харин би 7 настай байлаа. Тэр үед манайх Kodak нэртэй том нэм цавчарк нохоотой байсан ба нэгэн өдөр ээж маань биднийг нохоогоос илчлүүлээд ирэхийг хүссэн юм. Нар дөнгөж мандаад удаагүй байсан тул бидэнд нэг их санаа зовоод багтуул байсангүй. Игч бит хоёр хоёулахна томчуудын гарааг нэлтгөө зугаалах сайхан байсан бөгөөд өөрсдийн хэрэгчлөлөг гэдлээ. Kodak-ийн хүссэн бүхнийг нь өнөрлүүлж, шинжлүүлж явлаа. Дараа нь бид түүнийг уянаас нь сулж орхиод туулаатай хөөцөлтийг нь харж зогслоо. Энэ зөвхөн Kodak-ч биш, бидэнд ч гэсэн их зугаатай байсан тул хамаагүй анхаарлаа нохоо тоолоорын хөөцөлтөд чиглүүлжгээд энэж баяс зогсон бөгөөд тиймээс л бидний ард машин ирж зогсоод дотроос нь авах том хүн гарч ирээд бидний аас гэдэж байхад бид андаач мэдээгүй байсан баг. Kodak гинет тоолоотой хөөцөлтөд зогсоогоод бидний зүгээрийг нь харлаа. Дараа нь тэр яг л аянгийн уртаар бидний зүг буцаа ботолж эхлэх юм тэр бараг л нисэж байна удаа гэмээр хүлэн гадаж шүргэж байгаагүй ч мэддэхгүй байв. Гараа алдлаа инээнчлэн хүлээж зогссон биднийг тэр зөөж өнгөөд цааш хараад бидний аас гэдэж байсан тэр үйл таних хүн дээр газарсан байлаа. Биднийг эргэж харахад тэрхүү хүний гарыг дуусан байсан ба Kodak-ч том шүдтэй том нохоо байсан тул гарцаагүй тэрхүү хүний гарыг юу ч үгүй уурж тасч байв. Тэр хүн ямартайч нохоог өөрөөсөө хотлуулж өгсөн бөгөөд харин Kodak бид болон танихгүй хүн хоёрын дунд цаад ирэн зогслоо. Игч бит хоёр ямар аимшигтай аюул дунд байснаач гадарлалгүйгээр тэр хүнээс уушлахгүйсэн ба харин тэр хүн сэжигтэй энэ дээр хариу бариад мушилсан байж биднийг ямар сайн хөдлөж болтойг хэлснэ. Машин руугаа бүтчин суугаад арилж өгч билээ. Харин тэр хүн таних хүн явсны дараагаар газарт нэлээд уртаалсан унж очсон байхыг харж байснаа. Тэр хүн түүнийг гартаа барьж байсан баг. Ямар ч тач бид тэр үедээ юу болсныг олоогүй учраас Kodak руу гайхшраа гарсах гэсэн ба тэр чархсаар буцаж гэртээ хайх хүртэл ийш тийш чихэн сортолцсон архирч биднийг аюулгүй гэрт маань өргөсөн юм. Игч маань надад саяны болсон явдлын талаар хинч битгий хэлээрэй. Үгүй бол ээж Kodak-ийг хүн утсан гэдээ алчсан шүү хэмээн хэлж байлаа. Жаахан хүүхдүүд байсан тул бид үнэхээр гин байж бид өөрсдийн нохоогоо хамгаалж байна хэмээн бодож байсан ч үнэндээ тэр бидний аль нэгийг эсвэл хоёулангийн аимшигт хувь тойлонгоос аварсан байсан юм. Харин би бүр нэлээд сүулт нь бидний амьдарч байсан дүүрэг бэлгийн гаж донтнууд болон цуврал алуучдын томоохон голд байсан гэдгийг мэдсэн бөгөөд тэр үед бидний худалдаж авсан байшин яагаад тийм хямдхан байсанд гайхширх зүйл огт байгаагүйг ойлгосон юм.